Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч сонсогчдоо. Манай Politic Talks бид айрын нэвтрүүлгийн ээлжидтойгоор инх эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Говьсонбөр аймгийн засаг дарга Төмөрбаатарын Бат Эрдэнэ оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За ажил төрөл тавлаг уу? Сайхан хаварж иж байна уу? Сайхан ажил сайн байна. Манай нүдгээр сайхан хаварлж байна. Говьсонбөр аймагт ирээд би нэг сар амьдралаа. Тэгээд энэ хугацаанд бас засаг даргатай ярилцаад тий ажил хөдлийн талаар сонирхъя. Ер нь манай одоо энэ Говьсонбөр аймгийн хөгжлийн бодлого хаашаа чиглэж гин гэдэг чиглэлээр би тантай ярилцахаар урьсан. Тэгээд энэ урилгыг мань хүлээж авсанд маш их баярлалаа. За сайхан урьж байна. Сайхан урьж байна. Тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй. Манай нэвтрүүлэг бол яг улс төрийн чиглэлээр ярьдаг цэвэр подкаст хэлбэртэй явдаг чөлөөт нэвтрүүлэг. Тэгэхээр та веб ярихгүй те яг өөрийнхөө ярилцахад нээлттэй. Тэгээд улс төрийг маш энгийнээр ярилцдаг энэ нэвтрүүлэгт маань оролцох урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй. Нөө Бат Эрдэнэ гэдэг Төмөрбаатарын Бат Эрдэнэ Говьсонбөр аймагт төрсөн, өссөн. Дэжих сургууль төгссөн. Удирдлага академик магистраарс төгссөн. 2009 онд төрийн албанд мэргэжилтнээр орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтнээр ажилд орж исэн. 9-өөс 13 хүртэл 13-аас 15 хүртэл худалдаа хойшлооны алба гэж байгуулагдаад ахлах мэргэжилтнээр ажилд орж исэн. Худалдаа ажиллагааны албач анх байгуулагдчих вэ гэсэн үг. 15-аас 20 хүртэл аймгийн засгийн хамгаалалт газрын хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт хэлтсийн дараагаар ажилласан. Тэгээд 20 оноос хойш бол улс төрийн албан тушаалтан болохоор шийдэж Монгол Ардын намд илсээд сонгуульд өрсөлдөж төвийн сумын буюу Сөмбөр сумын засаг дараагаар 4 жил ажиллаад 24 оноос хойш бол аймгийн дараагаар ажиллаад байж байна. Засаг дараагаар ажиллаад одоо үнэндээ 2 жил болж байгаа тийм. 2 жилдээ явж байна. Говьсонбөр аймгийн одоо хаваржаа хэрвээ өсөө нэг малх баг дээр шүлхий гарсан гэж сонссон. Малхтай шүлхий гарсан. Ер нь энэ жил яг олон бас жоохон чангал үйл болж өнгөрлөө. Гэхдээ бид нэг уржингийн нэг айхтар зуудыг бас манай орнот үзсэн учраас ер нь уржин улсын хэмжээнд нэг жоохон хүнд өвөл болсон шүү дээ. Өвөл авруулсан. Тэгээ тэр үеэр хамгийн их хөрөл авсан аймаг нь бол яг үүндээ Говьсонбөр аймаг. Хүнийхээ малынхаа тоонд харьцуулаад үзэх юм бол бид 360 мянган малнаас чинь бараг 120 мянган хөлсөн 3.1-ийг хөлсөн. Нэлээд хүнд хөрөл авсан. Тэгээ тийм хүнд өвлийг даваа гарчаар яг энэ жилийн өвөл бол харьцангуй одоо гайгүй байлаа гэж хэлж чадж байгаа. Түүнээс бол ерөнхийдөө малах энэ хойд баян талын хойдлын сум энэ бол жоохон хүндэрсэн. Гэхдээ манай малчд бол өвөлдөө хавардаа бас бэлддэг юм хумсар сууц учраас харьцангуй гайгүй авч. Одоо ер нь хичнээн тооны малч өрх байгаа юм. Манай дээр 1100 малчин болоод мал өхний 1100. Төвийн 3 баг байна. Тэгээ захын 3 баг чинь ерөнхийдөө мал бүхий иргэд болон малчид суурин байгаа тийм тий. Тэгэхээр нэг юм суурин болон одоо мал одоо мал аж ахуйтай хосолсон аймгийн хувьд бас нэг юм логистикийн зангилан дээр байгаа аймгийн хувьд бас газар зүйн байшингийн онцлогоос хамаарат яг тийм баг шиг байна. Нэгдүгürt хоёрдугарт нөө адуу нөгөө уяачтын яг нэг тийм дуулгийн нутаг гэдэг шиг болчлоо сүүлийн жилүүдэд. Энэ баян талын тэрэг сайхан тал, малхын тал гэдэг энэ тал руугаа бол нөгөө адууны сайхан нарийн нөгөө өвс ургадаг болтой юм. Тийм учраас сүүлийн жилүүдэд тийшээгээ адуу молдог. Манай томчууд гэж ярьдтэй хүмүүс бол маш их адууга малж байгаа. Наашаа шилжиж бас ирж байна. Одоо отор нүүдлийн хувьд гэсэн энэ бод адуу отороор дамжиж өнгөрөх юм бүс нутаг болохоор бас жоохон эрсдэл өндөртэй байлаа. Тэгээ тэр утгаараа ч юм уу малх руу мох хөтгөж газар. Цааталт нөгөө дархан суман дээр шүлхий гарцсан, хойдолт нь баян жаргалан дээр бас шүлхий гарцсан. Тэрний нөлөө байгаа юм уу да. Тэгээ отор нүүдлээс их байна. Малхчин баруун талаараа хинтээ амьгтай хэлж байгаа юу? Зүүн талаараа хинтээ амьгтай. Энэ хойдлоороо төв амьгтай. Тэгээ одоо ингэж малын гоц салдвар төвчөө авчихаар яг л дарах хэмжээ юу авч ирсэн? Яг сум дээр
харьцангуй шүлгээ бас нэлээд гарсан юм шиг байна аймагуудаар. Тэгээ хуучин бол шүлгийг чинь нөгөө шууд устгадаг гэсэн шүү дээ. Малыг. Малын шууд устгадаг байсан бол одоо бол эмчилдэг болсон байна. Манай дээр нийтдээ нэг 360 гаруй нэг айлын 360 гаруй мал өвчлсөн. Тэгээ тэрийн бүгдийг 20 цэрийн дэглэм тавиад пост гаргаад тэгээ өнөөдөр 360-аас 308 гэлүүдэд идэгцэн байгаа. Тэгээ нэг тийм эрсдлийг бол харьцангуй дараад авцсан байна. Борлолцож байна тийм. Борлолцсон гайг. Яг маань нэг юм эрсдэлтэй бүс нутагт байдаг учраас энэ ч бол богд огт гардаггүйс. Дандаа нөгөө хүртээр гардаг байсан. Одоо богд энэ шүлэг өвчин гараад эхэлчихлээ. Тэгээ манайх ч бол үхрийн хувьд бол нөгөө шилжин өнгө, дайрч өнгөрдөг юм эрсдэлтэй бүс нутаг учраас хүртээ бол 100% яг огчин зүйлтэй сайн хийчдэг юм аа л та. Бас цөөний давуу тал байна. Тийм ээ. Цогмалтай, цогмтэйгээд бас зарим тохиолдолд юу гэдэг бол энэ нөхцөлд бол айгүй тийм давуу гэдэг. Малдаа бүх вакцины дарилга сайн хийдэг. Тэр ч утгаараа бид нэр яг намар бол энэ үйл бас жоохон өндөрч магадгүй. Тэгээд энэ бараа аймаг жоохон хөвлжил өндөрсөн шүү дээ. Манайхаас чинь завхнаас байна, усаас байна, ховдоос малчин ингээд отрол орж ийн. Дундгой аймаг ер нь наадлын сумдууд нь бүхэлдээ голтаа гэдэг. Зөндөө олон аймагуудын мал ингээд зүүн тишээгээ дайрч өнгөрдөг. Бас эндээ отролдог. Тэгээ энэ жил чинь нөгөө отрыг бас нөгөө хориглохгүй чөлөөт явуулах юм бас учраас бид бол намар хэлж байгаа зүйл нь адилхан монголчууд учраас энэ хүнд үедээс туслах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тэр вакцины тарилга юмыг л тэр дэглэмийг л сайн мөрддөг. Тэр дүрмээ сайн мөрдөж явах хэрэгтэй шүү гэдгийг хичээж ажилласан. Тэгээ тэрийг маань тэгж хэлсний маань бас нэлээд одоо хүмүүс буруугаар ойлгож бас байх тал байсан. Эсвэл нөгөө нутгаараа оруулахгүй энэ төр байна. Тийм биш хамгийн гол нь тэр нь улсдаа чохролтой нөгөө иргэндээ чохролтой орон нутгаас аягүй чохролтой. Хэрвээ ингээд шүлхий гарна гэдэг чинь пост 20 цэрийн дэглэм бага ажил. Иргэд бас эдийн засаг тийм санхүүгийн хувьд бол аягүй хонхорлон өсдөг л да. Аль аль талдаа. Амьгийн эдийн засгийн эргэлт одоо жишээний жил мал аж ахуй орсноор хэд орчин байна. Ер нь манай аймгийн төсөв ер нь айгүй бараг зарим тохиолдолд бас хэлэхэд байггүй. Санаа зовмоор их бага төсөвтэй юм шүү дээ. Цогцчи 144 төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нь тийм байна гэж бид болсон. Тэгээд би яг хараагүй шүү. Магадгүй тэр багцаа болов. Манай аймгийн нийт одоо төсөв энэ чинь зөвхөн төднийх бол хөрөнгө оруулалтын тухай ярьж байна. Манай аймгийн хувьд тогтмол зардал тэр бүх зүйлс оруулаад цалин хүмүүс бүх юм оруулаад ер нь 44 төгрөнд л энэ аймгийн санхүү хэрэгж байгаа. Тэгээд тэрнийхээ нэг 50% нь өөртөө олдог. Уурхаа зөвхөн амны орлогын албан татвар дээрээс ерөнхийдөө нийт орлогынхаа бараг 90% нь олж байна. Нэг иймэрхүү эдийн засгийн санхүүгийн бүтцэн бол нэг тиймэрхүү байгаа. Тэгээд бид нэр тогтмол зардалтаа нийт зардлынхаа бараг 50% нь явуулж байгаа 24 төгрөг. Тэгэхээр бид нэг энэ жил бол төсөв дээр нэлээд тийм өөрчлөлтийг хийх засгийн газрын барьж байгаа бодлого бас энэ төрийн албаны анхаар бүтцийг бас жоохон цомготгох энэ ажлууд хийсэн шүү дээ. Бид нэр тэр утгаараа нийтдээ 260 төрийн албан хаагчаас орон нутгийн хамгаалалтаа 260 албан хаагчаас чинь 50-ыг нь 55-ын цомготголд оруулсан. Мэдээж хүн чийдэр байсан. Гэхдээ аймагуд яг манайх шиг цомготгосон хэсгийг сайн мэдэхгүй. Бид нар бол бас зөрөгтэйгээр ерөн цомготгохын илүү нөгөө ухаалаг байдлаар тогтмол зарлыг бууруулж байна тийм нөгөө талтай. Залуусоо. Тэгээд одоо бид нар энэ орон нутгийн компаниуд энэ уулуурхаан бүтээгдэхүүн тээвэрлэлтэйг манайх чинь нөгөө тээвэр логистик энэ баруун дундуур аймгаас ирж байгаа уулуурхаан бүтээгдэхүүнийг тээвэрлэлтэйгээ чоногчууд чинь бас нийгмийн хариуцлагаар тэгээд юм хийгээд байгаа. Тэгээд тэрийн бүгдийг нэгтгэж жагаад энэ жил чинь өөрөө засгийн газар боловсролыг дэмжих жилгээ зарласан учраас боловсролын салбарт бүхэлд нь одоо энэ чоногчуудын одоо нийгмийн хариуцлагаар хийж байгаа ажлыг чиглүүлж байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд бол бид нэр энэ боловсролын салбарын тогтмол зардлыг бууруулах гэж байгаа. Халаалт улаандаа гэх чинь сургууль зэрлэг зөвхөн захлагын зардалтай гэх чинь нэг сургууль нь 40 сая төгрөг барах гэж байгаа. Тэгэхээр жилдээ. Тэгэхээр
бид нэр тэрийг бууруулах ийм төслүүдийг эхлүүлье гэж байгаа. Тэгээд төсөө илүү нэг хөрөнгө оруулалтын зардал энэ нөгөө түрүүний ярьдаг 40 төгрөг ерөөсө 5 тэрбум төгрөг нийцэлж байгаа. Ингээд үзэхээр бидний хөгжлийн тухай ойлголт бол одооны хүмүүс яриад байгаа нэг барилга бүтээн байгуулалтын тухай ойлголт бол бидний хувьд бол бараг байхгүй. Улсаас хуваарлсан мөнгөний хувьд бид нар бол тийм дөрвтэй бүтээн байгуулалт хийж чадхааргүй байхгүй. Яг бод нөхцөлөд л яг л юм ба. Тийм учраас яг бидний төсвөө жоох өрүүлжүүлээд тогтмол зардлаа жоохон бууруулад буцаагаад хөрөнгө оруулалтын зардлаа ихсгэх юм бодлого гарч байгаа. Нэгт хоёрдугаарт нь бидний одоо хамгийн чухал зүйл бол Говьсөнбөр аймаг дээр үйлдвэрлэл маш муу. Ерөөсөө нэг төмөр зам дагсан ажилчид байгаа. Уурхай нэг 500 ажилтан, төмөр зам дагсан 500 ажилтан байна. Төрийн албан хаагчид байна. Банкны бас нэг хэсэг. Банкны тийм үйлчлэгээний салбараас жоохон мөнгө олдог. Зам дагсан энэ үйлчлэгээс жоохон мөнгө олж байна. Ингээл эдний хүн амын орлого албан дотор дээр амьдраад байгаа. Маягийн л аймаг байхгүй. Тэгээд тэр 24-ийн 40-ийн бид нар 21 өөртөө олж ийн үзүүл нэг 20 орчмын улсаас татаастай амьдарч байгаа юм. Гэхдээ энэ бол маш богино хугацаанд бид нэр ийм солихрол өрөвдөлтэй байдал гарч болох боломж байна биднэрт. Тэр нь бол шийдэл бас байх ёстой, заавал байх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яг бас нэлээд ажлууд бол хийж байгаа. Гэхдээ бид нэр улсын төсвийн хөрөнгө оруулалт ямар нэгэн байдлаар энэ орон нутгийн хөрөнгө оруулалтын байдал дээрээс харж байгаа хөгжих нь бол маш хүнд юм байна юу. Нэг гишүүнийг ирэхээр ч юм уу, нэг сайдыг ирэхээр ч юм уу, нэг юм хийлгээ, тийм хийлгээ гэж ярьж явах бас одоо бараг залхаж яах гэдэг юм уу тий. Тэгээд бид нэр өөрсдийнхөө нөөц болцоог бас даачдах хэрэгтэй юм байна. Орон нутаг дээр нэлээд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгээд энийг бас ард иргэд маань сайн ойлгох хэрэгтэй юм байна. Одоо бид нарт нэг явахгүй мэддэггүй нэг уурхай байна. За ингээд нэг замын баруун тал руугаа үйлдвэрлэлүүдийг хийхээр иргэд маань зарим нэгэн малчит маань ингээд ойлгохгүй нөхцөл байна. Энэ бол миний малын бэлчээр нутаг гэдэг юм хийлэгдэггүй тал гарч ирж байгаа. Тэгсээр нөгөө талдаа бид нэр аягүй гоё хөгжих ёстой. Аягүй гоё амьдрах ёстой. Тийм. Гэтэл цаана бүхэл юм явсаар байгаа эдийн засгт бол тултай. Тэгэхээр ямар ч эдийн засгийн хувьд бид нар чадамжгүй байна. Тийм учраас зарим нэгэн зүйл дээр бол бас нэг тодорхой зориг гаргаж үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах талтай. Бид нар газрын тухай бодлого дээр ч нэлээд өөрчлөлтийг хийж байгаа. Энэ цаанаа төсвийнхөө нөхцөл байдлыг жоох эрүүл болгохын тулд газар дээр одоо хуучин бол зөвхөн одоо нэг А юм уу Б компани өсөлт өгдөг эсвэл А Б хин дөрж томдог өсдөг бол бид нэр бодлогынхоо хувьд одоо энд нь үйлдвэр байж болох юм, энд нь одоо үйлчлэгээ байж болох юм, энд нь буудлын байж болох юм ч гэдэг юм уу. Энэ хин нэгнийг одоо төслөө барьж ирээд газар хүсгээс өмнө бид нэр энэ жил бол харьцангуй яг өөртөө ингэ төлөвлөсөн баг. За. Энд нэг ийм баяжуулах үйлдвэр барьчих. Энд нь одоо өөр юу гэдгийг тэл логистикийн төвөө байгуулъя. Энд нь хуурай бомбтой байгуулъя. Энд нь одоо ачуулах терминалууд байх хэрэгтэй юм байна. Гэдэг нэг иймэрхүү. Энд нь буудлаа барьчих. Энд нь одоо автом машины засвараа хийчих гэдэг нэг иймэрхүү юунуудаа төлөвлөөд өөрсдөө төлөвлөөд ингээд олон нийтэд санал болгож байгаа. Тэр нь бас бидний жоох амар байна. Нөгөө талдаа бол ингээд нэг төслөө хэрэгжүүлээ, хөрөнгө оруулалтаа, гадны нутгийн хөрөнгө оруулалтаа олцсон хүмүүс бол бидний энэ газар дээр та хэрвээ таны манай газар таалагдчихвэл та төслөө хэрэгжүүлж болно. Бидний дууд тодлоо зарлалчээ. Гэт нэг иймэрхүү байдлаар жоохон орлогоо нэмэгдүүлээд үйлдвэрлэлийг жоохон нэмэгдүүлэх юм л бодлогыг барьж байгаа. Түүнээс бидэнд өнөөдрийн байдлаар бол яг зам дагсан үйлчлэгээ жоохон хөгжсөн юм аймаг. Үйлчлэгээний хувьд одоо бидэнд чинь хоол үйлдвэрлэлийн талын үйлчлэгээний зам дагсан тийм үйл үйлчлэг юм байна да. Яг логистикийн зангилаас бид нэрлээд ойлгож байгаа ачаа буулгах нь яг вокзал дээр явагдаад тах шиг байна тий. Ачаа буулгах, хадгалах, за тий зам ангиудын төвлөрөөд эдгээр төмөр замын хэсэг рүү байгаад байна. Тэгээ сая бас та хэлж штэ үйлчлэгээнд зүр хоол үйлдвэрлэл яваад байна гэдэг дамжин өнгөрөөд байдаг тий. Тэрийг ачаа бараа буулгах логистикийн төв агуулгах ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл төлөвлөлтөнд багтсан уу? Тэр юу нь бол одоо манай баг аймаг сумдын түүхийн өнөөдрийн зэрэгт авч явж байгаа гол салбар нь ерөөсөө тэвэл логистик байсан байна.
Тийм учраас бидний ирээдүйн одоо төлөвлөж гэсэн яг энэ тээвэр логистик дээр суурилна, хоороо бомб дээр суурилна гэж гол одоо бидний хөгжлийн чиг бол тэнд байгаа гэж харж байна. Тэгээ тэр утгаараас 30 он хүртэлх тэрнээс цааш хөгжлийн төлөвлөгөөний гол суурь бол тэрэнд байх болно. Энэ утгаараа 2025 онд бид нэр тэр Шанхайд туссан олон улсын тэр скафен хурал гэж болд юм байна. Энэ бомб чинь нөгөө байгууллагын гутал улс шууд өөрөө байгуулчихсан юм шүү дээ. Тэгээд энэ гүнийг айл байгуулагдана. Энэ бомб байгуулна, хоороо бомб байгуулна гутал улс өөрөө шийдэн гутал байгуулсан. Олон улсын хурлаар заавал код юм зөвшөөрөл авдаг юм байна. Тэгээд Говьсанбүр аймгийн хувьд бол яг хийл дамлсан бомбуудаас гадна яг гүний одоо тэр гүндээ буюу одоо энэ Говьсанбүр аймаг дээр анхны удаа тэр скафен хуралд бид нар оролцоод тэр бомб байгуулах эрх авсан. Тэгэхээр өнөөдөр яг нутгийн гүндээ ингээд бомбын зөвшөөрөл авсан аймаг бол манай хасвар байхгүй байгаа. Тэгээ бид нэр Шанхай одоо бомбынхантай бас хамтарч ажиллах юм одоо зүйлсээс ярьж байна. Тэгээ Шанхайх манад бас ирнэ. За манай яг ажил хариуцсан хүмүүс бас нэг Шанхай яваад ирсэн. Тэгэхээр тэр бомбын тухай ойлголтыг манайх ч нэг далайн захиргааны газар манайх хоёр хамтарсан ажлаас гаргаад яваад байгаа байхгүй. Тэгээ тэд нар маань бүгдээр нэг Шанхай яваад ирсэн. Бээжин яваад тэр бомбууд тэр хуурай бомб гэж ямар туршлага судлаад ирсэн. Тэгээд тэдэнтэй бас хамтарч ажиллая гэдэг ингээд саналаа тавиад тэр явж ирсэн хүмүүс маань бол хэлж байгаа байхгүй. Бид бол ямар ч нэг 100 жилийн хоцрогдолтой явж байна гэж байгаа байхгүй. Нэг бомбын хөгжлийн хувьд бол тийм учраас бид нэр энэ дээр нэлээд тийм өөрчлөлтийг гаргах хэрэгтэй юм байна. Яагаад бас энд бомб байх хэрэгтэй вэхээр бид нэр хоёр урдлын хил, хойдлын хилээс яг энэ дунд нь байж байгаа юм. 450 км-ийн дунд нэгт. Хоёрдугаарт нь одоо улсын бодлогоор бол энэ тусгай зориултын автозам одоо 4 сард эхлэх гэж байна. Шаваа тавиад манахаас эхлээд урагшаа явна. Нөгөө тэгээд хоошоогоо нөгөө өшөө өндий орох зам чинь тусгай зориултын зам эхлэх гэж байна. Нэгт ингээ босоо тэнглэгийн замын хувьд. Хэвтэ тэнглэгийн замын хувьд бол одоо олон жил яригдчихлаа да. Мандалгав явах зам, Чингис хот явах зам, өөрөнгө цаашаа 12 орох зам энэ чинь яг манай дээр энэ урд ингээд зам өгтөлцөл нь бий болчихно. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө Улаанбаатарын том төгжрлийн асуудал. Тэр чинь одоо бүх одоо бараачааг Улаанбаатар орд амжуулах биш. Яг эндээс одоо төгөлтөй хийх том боломж биднэрт. Бид нар бол одоо аймаг мондагтаа биш. Ерөөсөө зүгээр энэ газар зүүн онцлог байршлын давуу байдал гэдэг бол бидэнд ирээдүйн одоо том хөгжил. Яг гоё логистикийн одоо бидний 500 орчим га газрыг энэ замын баруун талдаа яг тэр Занглаа бүс дээр хуурай бомб байгуулах, логистикийн төв байгуулах, орон нутгийн засаг хамгаалтанд авсан мэдлэмжил. Тэгэхээр тэрийг бол одоо илүү бас ажил болгож явна. Одоогор бид нар ч яг зүгээр энэ Дундуу аймгаас Хинтигээс, Дорногоос ирж байгаа, Төв аймгаас ирж байгаа, энэ хил залгаж байгаа Дөрвөн аймгаас ирж байгаа уулуурхан бүтээгдэхүүнийг дандаа түүхээр нь гаргах энэ ажлыг зилдээ шалахгүй гэхдээ нэг 3 сая 4 сая орчим яг л. За дээдл нэг 3 сая жоохон гарантай л уулуурхан бүтээгдэхүүн сая тонныг л урагшаа гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг заавал одоо тэр өмнөөтэй бол харьцуулшгүй шүү дээ мэдээж тэнд ч юм бол аж өндөр хэмжээгээр гаргаж байгаа. Гэхдээ ковидоос өмнөх үед бол манайх чинь энэ өртөө чинь 1 сая тонныг үндсэндээ урагшаа гаргажсан. Одоо бол бид нар чинь бас 3 дахин илүү гаргаж штеп. Тэгээ баяжуулаад гаргавал бол бас илүү нөгөө өртөө шингээгээ те. Тэгэх юм бол бас улстай нэлээд юм болох болов гэсэн юм бодлоо. Тэгэхээр яг тэн дээр бол нөгөө бас зарим тохиолдолд улсын дэмжлэгч бас хэрэгтэй юм шиг ингээ санагдаад байгаа. Маш хурдтайгаар одоо бид жонш баяжуулж болж байна. Нүрсээ агуучмаар байна. Мөнгөний шороо ирж байна энд. Тэ энэ болгоныг жоохон баяжуулаад нэг ядаж нэг угаагаад гаргавал авалгыг хийх асуудал шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү чухал нөгөө яг энэ газар зүйн онцлог давуу тал төмөр замаа ашиглах хэрэгцээ байна бидэнд. Авто замаа ашигламаар байна. Баян талд гэх чинь хоосон Оросын зэргийн анги ашиглаж байсан аэродром байна. Ниссэн гоцны. Тэгээ тэн дээр суурилсан бол бас нэлээд том бодлогын ажлууд бас хийгдэж байгаа. Бас логистикийн одоо дэлгэр сайхан саяад ярьсан шүү дээ. Нөгөө хонь араб руу тэндээс гаргая гэдэг.
ихний ээлжинд 100,000 хонь гаргая гэдэг юм. Гэхдээ тэнд Оросын зэргийн ашиглаж байхаас хойш бол нэг одоогоор нэг засвар үйлчлэгээ бас хийгээг учраас нэг жоохон засвар хийж байгаа том онгоц буулгаад нэг 10 удаагийн 90 см хийн гэж тийм яригадаад байгаа юм бэл. Үнэхээр бид нэр тэгээд туршаад үзчих юм бол ирээдүйд бол тэнд одоо 3 км урттай 100 м өргөнтэй зам гэдэг чинь бол маш том болон бид нарт байгаа. Хангаад явдаг чойрт баян талд нэг байдаг тий. Жилхэн жинжир штабын хамгаалалт байгаа шүү дээ тий. Тэгэхээр хав би ингэж л бодоод идэг л та 2024 онд яг засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогын байрны төчгийг батлаад үзэл баримтлалаа говийн бүсийг ерөнхийдөө 3 аймаг одоо ач холбогдлоор нь ангилаад бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг юм гарч ирлээ тий. Яг энэ дээр 3 говийн одоо 4 аймгийг нийлүүлээд нэг бүс болгоод эдийн засгийн хувьд бас ингээд харилцсан биедээ одоо дэмжлэгтэй байдлаар мэрэгэн харилцаатай байна гэдэг говийн бүсийн зөвлөл гэж бас байгуулсан тий. Бид бүхэн бас нэг юм говийн бүсийн хөгжлийн чухалган гэдэг нэг том юм хийсэн. Уулзалтуудаа хийсэн, хуралдаанаа хийсэн. Тэр бүсчилсэн хөгжлийн үр дүн шин Говьсонбор аймагт гарсан уу? Бодтой одоо үзүүлсэн өөрчлөлт юу байсан? Одоо би сайн ингээл таны хөгжлийн талаарх одоо бодлогын талаарх юмнуудыг сонсоод сууж байхад тий. Тэдгээр хөгжлийн бодлого өөрөө цаашаа үргэлжлээд явбал илүү тохиромжтой байна уу? Эсвэл бие даагаад хөгжих бодлого баримтлаад явах нь илүү хүртээмжтэй байна уу гэдэг чинь тухайн аймагт ажиллаж засаг дарга нар яг тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс л бодтой мэдэх боломжтой болохоор яг энэ дээр юм бодтой мэдрэгцэн өөрчлөлт танд юу харагдсан бэ? Яг зүгээр цаасан дээр бууснараа бол бүчилсэн хөгжлийн бодлогын баримтч бол хамгийн чухал юм байна гэж бодсон. Яг цаасан дээр бууцсан байж байгаа зүйлсээ харах юм бол энэ Говьсонбор аймаг одоо маш богино хугацаанд хөгжих юм бүчилсэн хөгжлийн бодлогын баримтч дээр бол тийм байна. Бод амьдрал дээр мэдээж гэхдээ би шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ бод амьдрал дээр бол яг аймагуудын хоорондын энэ уялдааг хангах асуудал энэ юм дэрх нарийн мэдээж хугацаа шаардах юм байна гэж ойлгосон. Аймаг болгоны өөр өөрийнх нь амбиц байна. Ингээд Говьсонбор аймаг дээр ингээд ийм логистик нь байгаа. Тийм учраас хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулъя гэж ярьж чад. За ахаад дундуур аймагт бас байх ёстой гэж ингээд ярих жишээ нь. Энийг нэг ингэж яг нэг бүсчилсэн хөгжлийн үндэсний хөрөлөн бол яг бодоод яг ийм байх ёстой байна гэж ингэж хатуу бас нэгдсэн нэг Монгол улс учраас ингэж явахгүй болохоор нутгийн нэг өөр өөрсдийн нэг амбиц. Над ч гэсэн тийм амбиц байна. Тэгэхээр тийм зүйл байт юм. Гэхдээ яг хаана илүү энэ зүйл нь байвал болох юм бэ гэдэг дээр бол яг би энэ нутгийн хүн учраас тэгж хараад байж магадгүй. Гэхдээ яг одоо Говьсонбор аймаг бүсчилсэн хөгжлийн бодлогын баримтч туснаар Говьсонбор аймаг энэ бол өөрөө ногоон төв ус болж байгаа шүү дээ. Сэрэгдэгч мөч ашиглана гэж байгаа. Гэвч энэ нөгөө буцаад за дид үтс ийм дид үтс байх юм байна. Улс эрчим хүчээр ингээд хомстоод байна. Гаднаас авч ийн эрчим хүчээ. Богино хугацаанд одоо энэ эрчим хүчний талаас гарах боломжтой байршил нь хамгийн бага зардлаар энэ эрчим хүчний талаас гарах боломж нь ерөөс Говьсонбор харагдаад байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ Багнуур зүүн зүсийн цахилгаан төвөг сүлжээ, дамжуулах сүлжээний яг нөгөө дид төвд нь энд бүгд байж байна. Тэгэхээр энэ рүү л одоо энийг тойрсон энд хүрэн үүсний том ордон байж байна. Үндсэн байгаа нөөцөө ашиглаад тэгээд одоо өөр нэг аймагт магадгүй одоо жишээ нь Дундгой аймаг ч юм Өмнөгов аймагт жишээ нь тэнд нар ихтэй ч гэдэг юм уу тэнд одоо сэргийгдгийн том төсөл хийлэхэд буцаагаад наашаа татах дид нөгөө шогон сүлжээний асуудлууд нь ингээл хөндөгдөж эхэлнэ. 280 квагийн шогнууд бүгд л татах болно шүү дээ. Гэвч энд Говьсонборт бүх юм байж. Тэгэхээр өртгөн жоохон өсөх юм болов уу гэж харж байгаа. Тэрийг бол яг хуу бүчилсэн хөгжлийн анхны тэр үзэл баримтлаар бүгдийг тэгж яг тусгацсан байгаа байхгүй. Говьсонбороос Багнуураас манайх руу татж байгаа одоо шугамын ажил нь эхэлсэн явж байна. Манайхаас Говьсонбороос Дорнгов руу явж байгаа шугамын одоо ажил нь ингээд эхлэн энэ жил эхлэх гэж байна. Ингээд тооцох юм бол улс бол өөрөөсөө харсан байна. Гэхдээ аймгийн тэр нөгөө нэг өөрсдийн амбиц тэр юмнуудыг сайн уялдуулахгүй. Амбиц гэдэг нь бас иргэдийн хэрэгцээ гэсэн үг. Хэрэгцээ тийм онцлогоо мэдж байгаа шүү дээ. Нөгөө улс төрийн хувьд яг шулуухан хэлэх юм бол бас нэг дэмжлэгийн асуудал байна шүү дээ. Одоо яг эндээ сонгогдсон гишүүний тухай ойлголт байна. Одоо Өмнөговын гишүүд, Дундговын гишүүд, Дорноговын гишүүд яг Говьсонборыг төлөөлж байгаа нь хэм бэ нүгэл яг өнөөдөр шулуухан хэлэх юм бол дэлгэр сайхан гишүүнээс өөр яг одоо бусны үзүүлэх ондох бах бүгдээрээ л анхаарч байгаа. Гэхдээ
яг л нөхцөл байдал тийм байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө улсын хөгжил талаас харж зарим нэгэн асуудалд хандахгүй бол бас болдгүй юм байна да. Гэхдээ бол манай Говьсөнбөр аймагт үнэхээр яг харьцангуй одоо их томоохон төслүүд эхлэх гэсэн. Одоо бид нар чинь 660 мегаваттын Тайландын хөрөнгө оруулалттай цахилгаан станц энэ чинь Монголд номер 1 болох нь шүү дээ. 29 онд ашиглалтанд орохоор энэ 4 сард шаваад авах гэж байна. Аль зүгт баригдах вэ? Энэ Шивоогийн хөрөн нүүрсний ордонд төсөлсөн. Энэ бол нөгөө нүүрс шатааж одоо эрчим хүч гаргах төсөл. За. ДЦС-ийн стандарттай гэсэн үг үү? Тий. Тэгээд юу болохоор сэргийгдхийн төслүүд бас уул нь яригдж байна. За. Одоо бас эрчим хүчний яам энэ их хурлын дарга маань өөрөө бас их хайтайхан санаачлыг гаргах шиг боллоо. Тэр нөгөө сэргийгдэх эрчим хүч нарны банал нар салхины юг дэмжинэ гэсэн учраас бас эрчим хүчний яам гараад газраа шийдэх юм бол бас энэ 200 мегаваттын нэг нарны станцын тухай ярилээ. Бид бол хаанаа бол хаанаа байршуулаад хамгийн хурдан энэ төв системд холбох боломж гойсон мөртлөө байхгүй. Эргээд бас тэр улсын эрчим хүчний системд тий шууд ерөөсөө асуудал шүү дээ. Тий. Улсын эрчим хүч рүү шууд нийлүүлэхэд хамгийн богино зардлаар хамгийн их бага зардлаар л улсын нөгөө дэд төвд рүү холбох боломж нь Говьсөнбөрт байна л да. Газар зүйн ажлуудаас даваа талтай. Үнэхээр даваа талтай. Одоо энэ төмөр зам даасан одоо бидэнд бурхнаас гэсэн том бэлэг шүү дээ. Энэ байршлал хөгжихөөс арга байхгүй ийм газар зүйн даваа тал. Яг өнөөдөндөө нэг жоохон тиймэрхүү байгаа гэсэн. Бид бол ирээдүйг бас нэлээд өөдрөөр харж байгаа. 2028 он гэхэд 30 он гэхэд бид нар 5 жилийн сая төлөв батлахтаа. Хүнээ ядаж нэг 30 мянга хүргэе. Одоо нэг 18 мянга жоохон гарамтай байна. 19 мянга хүргээг байна. Тэгэхээр нэг 30 он гэхэд бас богино хугацаанд ер нь бол аймагч юм бол дандаа нөгөө хүн буурсан үзүүлэлттэй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 3 аймаг 4 аймаг хүн жоох өсөлттэй яваа. Тэр нь өнөө баах Ахын Эрдэнэт байгаа. Тэгээ манайх байт. Тэгээ Улаанбаатар байгаа. Би ч гэсэн сар амьдрахад үлдэхэл бараг санагдчихсан шүү дээ. Говьсөнбөрт бол яг хүний тоон багч гэсэн гэхдээ өсөлттэй. Бус намгууд маань бол жоохон удаан ч гэсэн өсөлттэй байна тийм ээ. Тэгэхээр бол тэр нөгөө нэг энэ онцлогоодоос хамаарсан. Ер нь их амар байгаа шүү дээ. Улаанбаатараас нэг 200 км. Тийм шүү дээ. Хотод 2 цаг дүгжиж байгаа хооронд л наашаа тавих ороод шүү дээ. Тэгээд ажлаа тараг гэртээ ярих хугацаанд наашаа чарлаад байгаа. Тэгээ нөгөө урагшаа бид нар чинь гаднаас ус нөгөө хамааралтай байгаад байгаа учраас ихэнх бүтээгдэхүүн урдаас авч ийн. Ийш урагшаагаа орхон байна. Орон сууцчлалтын хувьд бид нараас нэлээд ажлыг одоо өмнөх өдөрлгүүд маань бас нэлээд сайн нөгөө шийдлийн олцсон байсан учраас бид нэр ажиллах асуудлыг шуурхай хандсан. Яг өнөөдрийн байдлаар ихэд Говьсөнбөрт нэг 650 орчим айлын барилга эхэлсэн явж байна. Энийг энэ 26 онд дуусгах нь. Тэрнээс гадна нэг 1000 орчим айлын орон сууцны асуудлыг энэ жил ахаад эхлүүлнэ. Тийм бодолтойгоор л ажиллаж байгаа даа. Тэгэхээр нөгөө нэг захын 3-4-т байршиж байгаа тийм иргэд наашаага төвлөрүүл бас нэмэгтгэл юм болж харагдаж байна л та. Баянтал суманд чинь гэх чи одоо энэ жил болно Батлангуулын аймны 150 дугаар анги тусгай. За. Наашаага одоо нүүж ирэх нөгөө хойч нөгөө дивизийн ашиглаад. Наашаа нүүж ирэх юм одоо яриа хэлцээ бас нэлээд сүүлийн шатанда явж байгаа. Тэгэхээр энэ хавраас одоо бод чадвал нүүж ирнэ гэсэн тийм мэдээг бидэнд өгсөн. Тэгвэл бас л хүний тоон нэмэгдэн тэнд нэг хүний бөөгнөрл үүснэ. Тэгээд тэр бол бас тах болж байгаа. Тэгэхээр мэдээж ажиллах хүчин өсөх нь байна. Эдийн засгийн эргэлтнээс нөлөө үзүүлнэ. Би сая тэр нөгөө бүсчсэн үйлчлэлтэй холбож асуугаад байна. Яг нөгөө улс төрийн асуудал дээр одоо харсан үнцэг байна. Говьсөнбөр бол яг бид нар ингээл өмнө нь те нэг бол дундговын бөөрөнд очиж сонгуульддаг, нэг бол дорноговын бөөрөнд авчиж наач чагаад ингээд өөрийн гэсэн төлөөлөлтөй болоход их олон жил болчлолтой хараад байхад тэгэхээр сая бүсчсэн үйлчлэгээ 4 аймаг нэлчингүүд бүр улам хэцүү болчих жоохгүй. Өмнө нь том аймагуудтай нийлээд одоо гишүүнтэй болоод нөгөө гишүүн том аймгаа ингээд хайхраад те нөгөөх ингээ халамжлаад явцдаг. Говьсөнбөр л үргэлж орхигдож ирсэн гэдэг нэг юм зовлон бас яг ялтчгүй бүс нутагт байгаад. Тэг бүсчсэн үжил болоод бүр томруулчаар зэрэг хэдийдэн засгийн аргачлалын үндсэн дээр тэр хөгжлийн бодлого гарч байгаа ч гэлээ. Яг энэ төгссөн дээрээ буухгүй тийм төслүүдийг одоо жишээ нь энд тавих те жишээ нь тэрнээс ахуйжилтын их усрыг яаж бүрдүүлэх вэ гэдэг 10 одоо методологи нь одоо тодорхойгүй одоо иймэрхүү юмнууд дээр бид нар
их хурлын гишүүдийг харж ийн гэдэгтээ бол би бол тантай санал нийлж байна. Тэгээ дээрэс нь засаглалын хямрал яг энэ Говьсонбор аймагт хаана үсээд байгаа юм бэ гэхээр хууль тогтоох засаглах байгууллага хоёр нь хоёр өөр болчдөг тий. Төлөөлөл болдог, намын хариалаас харуулцаад бас нэг гацаадаг юмнуудыг бас олон аймагуд дээрээс харж байна. Тэрийн тал дээр жишээ нь яаж эрэг холбоотой ажиллах хэрэгтэй байдгийг ер нь орон нутгийн удирдлагууд юу хүсдэг юм? Нэг иймэрхүү байвал бид нар ер нь нэг өгөн зүг зүйтэй явчих гээд байгаа юм да тий. Нэг ийм нэг шийдлийн харсан үнцэг танд байна уу? Би одоо яг төрийн албанд нэг 16 жил ажиллаж байгаа юм. Яг тэр үед ингээд би нэг 5 6 засаг даргын аймгийн даргын өрөө үүссэн байна. Тэр хүмүүсийн зовлон ерөөсөө бид улсын хурлд өөрсдөө төлөөлөлтөй болох гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ өөрөө энэ дээрээ суугаад ингээд ажилласан. Бас тийм байна. Тийм зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр төслийн төсөөлөлт маань одоо тэр хурлд нөлөөлөл үзүүлээ сууж явах хэрэгтэй шүү. Тий. Гэтэ тэрийг бид нэр айгүйх тийм ингээл гомдолдог. Жишээ нь нэг одоо их хурлын дарга ч юм уу 4-3 өндөрлөг ирдэг ч юм уу иргэдтэй уулзсангууд бидний төлөөл байхгүй байна. Тийм байна, юм байна гэл ингээл. Одоо миний ч гэсэн сүүлд ингээл аймгийн дарга нартай хийх уулзсанд биднийг одоо ингээд төлөөлж байгаа хүмүүс маань юм байна. Би зүрхлээ шүү дээ. Одоо ямар гишүүн анхаарч байна, ямар нь анхаарахгүй байна гэдэг юм юмнууд яриад гомдлоод. Гэхдээ ерөөсөө тиймд гомдлох шаардлага байхгүй юм байна. Яг л бид нэр өөрөө өөрсөндөө гомдох хэрэгтэй юм байна. Одоо сүүлдээ тийм болж байна. Тэр нь ч бас үнэн баг. Бид нэр өөрөө өөрсдөө энд одоо засаглалаа хүнээ олон болгоё. Улсдаа тийм болдог аймаг болъё. Эдийн засгийн хувьд өөрсдөө бид нэр жоохон хүчрхэг болоод бас нэг улсаас татаас авахаа болоод эсэргээрээ улсдаа нэг жоохон дэмжлэг үзүүлээд ийм болвол тэр төрийн одоо шийдвэр гаргаж байгаа төвшний хүмүүс ч гэсэн өөр нүдээр харах баг. Сонгуулийн тойрог дээр өөр зурх гэдэг. Тойрог ч гэсэн өөр зурх. Бид өөрсдөө энэ орон нутгад тийм одоо бас ард иргэд маань ч гэсэн тийм хүлээлттэй байх хэрэгтэй байна. Хадгалаад нэг одоо би бол таныг энд ирээд амьдраач гэдэг ийм хүсэл тавих жишээ нэ. Үнэхээр тэгэх юм бид нар олоолаа болчих. Хүссэн үсээгүй 30 мянга болвол бид нэр заавал нэг төлөвлөлтөй байх л болно. Яг үнэ. Түүнээс бид 18 мянган хүнтэй бид нэр цөөхөн байгаагийнх нь хин нэгний буруу биш юм байна л да. Бид бол одоо тэгж харж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо сонгогдсон байгаа гишүүдийн буруу биш. Сая одоо юуны хувьд энэ 4 аймгийг нийлүүлээд 7 гишүүн өрсөлдүүлээд ингээд үзэхэд манай төлөөлөл өрсөлдсөн. Ардсан намаас ардын намаас аль алинаас нь манай тойрогоос хүмүүс нэр дэвшээ явсан. Бид нэр цөөндөөл ялгцсан. Яг үнэ. Тийм учраас одоо бидний хувьд бол олуулаа болоод улс өөрөөр харах биднийг энд үнэхээр боломжтой газар юм байна. Эдийн засгийн хувьд ийм хүчрхэг юм байна. Хүн нь олон болцлоо. Дархан эрдэнэч шиг тий. Нэг биш өшөө бүр харин биднийг төлөөлж байгаа өшөө олон хүмүүсийг оруулах боломж биднэрт байгаа юм байна л гэж харж байна. Түүнээс одоо бид нэр хэн нэгнээс алдаа хаагаад эсвэл улсын төсөв биднэрт баг өглөөч гэдэг юм уу. Ийм гоншонхоо болиё гэдэг. Түүнээс би ард иргэдтэй ч гэсэн ийм нэг л хэлж байгаа. Одоо өөрөөсөө чи за бидний хувьд шударга ажиллах гэж хичээж байна. Ард иргэд маань гаргаад тавьсан байгаа бодлогыг жоон дэмжмээр байна. Зарим тохиолдолд бол одоо буруу ч юм гэдэг юм болоо гэж бодох шиг. Бид нэр өөрөөсөө хөдөлмөрч баймаар байна. Тийм зүйл ярихгүй байна. Халамжийн сэтгүүнээсээ жоохон салаад халамжаас нөгөө хөдөлмөрлөөгээд зүгээр нэг лооцог нөх биш. Яг боддоор одоо бид нэр юм хийх хэрэгцээ. Яг ийм цаг хугацаа өнөөдөр л бид нэр яг бусдаас жоохон төрүүлээд жоохон юм хийхгүй бол хожигдох гээд байна. Дорногоо урдталт аюугаа хөгжиж байна. Хурдан явж байна. Бид нэр бүх боломжоо арай төрүүлж өөрөөр хараад тавиад дорногоо явахаас илүү Говьсонбор Улаанбаатар улсын нийслэлтэйгээ ойрхон учраас Говьсонбор нь илүү амар юм байна гэдэг ийм юмыг илүү ард иргэд нь илүү найрсаг юм байна. Илүү гоё амгалан тайван юм байна. Илүү гоё хөгжих боломжтой юм байна гэдэг энэ бүх юмудаа ямарсан нээлттэй тавиад ирвэл бид нэр жоохон олоолаа олчвол хин нэгэнд ямар нэгэн гомдлох шаардлагагүй болчихолоо гэж бодоод байгаа. Зүгээр 28 онд бид нэр амжихгүй. Тэр нь гэхдээ биднээс л хамаарна. Энд амьдарч байгаа орон нутгаар иргэдээс хамаарна. Гаднаас ирж байгаа хин нэг бид нараас найрсаг хүлээж авмаар. Адаглал нэг шинэ юмч ирдэг хөөх. Нэг шинэ багш ирдэг. Тэднийг бид нэг эвтэйхэн ямар гоё хамт олон байж гэдэг юм уу тийм нэг л үлдээмэр байгаа хөөх. Нэгдэхгүй ингээл нэг хүн ирээл сайхан сэтгэлтэй бол ахаал өөрсдөө хамаатныг авцран энд аюу гоё боломжтой газар юм байна гэдэг. Тэр нөгөө
хууль эрх зүйн хувьд ч гэсэн орон нутгийн зүгээс ямар нэг одоо нэг юм хийх гэж байгаа нэг саад хориг тавихгүй байхаас л шүү дээ. Жишээ нь яг сайн нэг хүмүүсээс асууж ямар сайт байлаа. Нэг сайт энэ Говьсөнбөр аймагт юу хийсэн бэ? Тэр аймагт чи одоо засаг даргын нэрийн зургийг тавиад чи юу хийсэн бэ гэж асуугаад байгаа байхгүй. Одоо хариулахад хэцүү, хариулахгүй байх хэцүү нэг тийм асуулт аваад байна. Гэтэ бидний хувьд бол манай одоо энэ 24-өөс 28 онд засаглаж байгаа дандаа залуучууд байгаа бидний үеийн залуучууд. Бид нар бол ямар ч энэ Говьсөнбөр аймагт юм хийх гэж байгаа хүмүүс бүгдэнд нь гоё нээлттэй л бай. Ямар нэгэн одоо үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуй нэгж бүгдэнд нь хууль эрх зүйрөнд дэмжиж чөлөө зөвшөөрлийнх нь асуудал тэр нэг дэлгөө юм хийх гэж байгаа юм адаглаад нэг сэтгэл зүйн дэм хүртлөгч. Үгүй ямар гоё юм бэ те гоё юм байна шүү. Одоо манай энэ тирууд гээд ингээл явж байгаа залуучууд ороод үзэхэд үгүй бас яг энэ зам дагуус ховорхон л атайхан үйлчлэгийн нэмэгдсэн байх жишээ нэ. Энд дээр бид нар бол үгүй сайхан зогсоол шүү гээл та нар үнэхээр гоё шүү гэдэг тэд нар багныхаа зээлийг нэмж авсаар бол хийж л байгаа байхгүй. Гэхдээ бид нар бол ямар нэгэн байдлаар энэ орон нутагт юм хийх гэж байгаа хүмүүст нэг гацаагч нь байхгүй төлөөлөл ажиллаж байгаа. Тэр нь одоо бас нэг хүн татах гэдэг юм уу нэг бизнесийн орчин нэг жоохон эрүүл байх чи. Түүнээс яг бид нэр бүтээн байгуулалт хийгээд магадгүй нэг чадахгүй байх. Яг өнөөдрийн төсвийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал бол бид нэг яг алга эргүүлэхтэй адилхан одоо Говьсөнбөрийг өөрчилж чадахгүй байх. Гэтэ өөрчлөх хүмүүс нь бол ард иргэд өөрсдөө юм байна. Өөрчлөх хүмүүс нь бол хувийн хвшлийнхэн юм байна гэж хараад байгаа. Төр өөрөө мөнгөгүй байна. Тийм учраас хувийн хвшлийн айгүй гоё дэмжээ. Энэ утгаараа бол яг манай Говьсөнбөр аймагт яг сүүлийн жилд мэддэгтгүүцэл жоохон одоо энэ тийм тэрэг техник тонголцоол жоохон тий одоо машин механизмууд ингээл хөдлөөл хүмүүс нь юм хийх нэг сэтгэл төрж байгаа бол гэж найдаж байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар тийм сэтгэлийг төрүүлэх гэж ажиллаж байгаа. Хэнийг нэг гарыг харах шүү дээ. Өөрийнхөө одоо уртхыг хийгээд адаглал нэг техникийн нөхцлүүд байдаг шүү дээ. Нэг юм хийх нэг дэлгүүр нэг жижигхэн нэг дууц сур нээх болсон ч гэсэн л нэг 380 ажиллуулах техникийн одоо нөхцөл түүх нэг холны газар нээх болоход л нэг цэвэр бохор усны техникийн нөхцөл ч гэдэг юм уу. Энэ юмнууд нь л бид нэр тех саад болохгүйгээр тэр нөгөө техник нөхцөл олгодог аж ахуйн нэгжүүдийг бүх боломжит хувилбараараа дэмжиж ажиллах гэж байгаа байхгүй. Жишээ нь одоо манай ус дуу гэхэд өнгөрсөн өвөл одоо бид аварын байдалтай ажилласаар байгаа л яг үүндээ 130% ачаалж 130-аас 140% ачаал болж иж одоо яг сая та сар амьдэрсэн харахад энэ уурын зоохон баг гарал гарч болох нөхөөрөө бүх газараар бол утасаа гэж байгаа. Тэр бол нөгөө биднес ч одоо 1 тонн шатах нүрсийг л 1.4 болгоод хүчээр дагаад ингээл хүчин чадлын амар ачаалж ажилласан байхгүй. Тэгээд тэнд ч юм бол нөгөө энд нэлээд аж ахуйн нэгжүүд нэлээд объектууд нэмэгдсэнтэй холбоотой ачааллын нэмхээсээр байгаа байхгүй. Тэгээд энэ жил бол бид нар 100-ны өргөтгөл энэ дэдвч энэ халаалт дулааныхаа асуудал дээр төсвийн тод байгаа бүх мөнгө зарцуул. Тэгээд тэр чинь бол цаанаа хувийн хвшилд одоо тэр техникийн нөхцөл тасралтгүйгээр тэрэн дээр нь бол хүсэл тавьсан болгонд нь л өг гэж байгаа. Гэхдээ эсвэргээрээ бид нэр яг энэ өнгөрсөн үеийн шиг ингэж хүнд ойлгож болохгүйгээр энэ дэдвчийн асуудлыг. Гэхдээ орон нутаг яг энийг шийдэх жоохон хүнд байгаа. Гэтэл яг бид нар бол яг энэ тал дээр нь л хувийн хвшлийг дэмжиж гэж байгаа. Одоо хүчлэг чиглэлийн ажлыг бол орон нутгаас л хийж байгаа. Одоо төсвийн тодтгол дээр нь бид нэг 2 тэрбум орчим төгрөгөөр 100-ныхаа өргөтгөл шинжилгээ ажил дээр засварчлалын жоохон гарна. Өшөө нэмээд нэг тоогоо 2 тоогоо нэмчихвэл одоо их ч бидний нэг 20-гүй 16 18 мегаваттыг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр дээр нэмдэг нэг 14-ийг нэмчих юм бол үндсэндээ найрамдлалтхан ямар ч асуудал болчихно. Тэгээд тэр дээдл төмөр замаас авсан эдэн зургуудаа бид нэр ахаа шинжилж чинь тэднэр нь жижигхэн шалахгүй нэг 1.6-тай 0.068 мегаватт гэдэг жоохон зургууд. Тэрийг ядаж нэг 2 мегаватт болгодог ч юм уу. Тэгэх юм бол бид нэг ойрын 2 жилдээ бол ямар ч асуудалгүй явчихна гэж л харж байгаа. Яг хоёр шиг хонхор тал руу бол ус гайг байх шиг байна. Дээшээ яг тэр бүтэн төмөр замын байрлаж байгаа хэсгүүд рүү усны чанар бас асуудалтай юм билээ. Тэр одоо жишээ нь шугам сүлжээний асуудал дээр хөрөнгө оруулалтын хийгдэх ажлууд байх уу? Тэр үе шүү дээ ийм юм байна. Энийг ийм төмөр зам дагсан ийм нөгөө
хэсгүүд дээр нэг жоохон тийм хүндрэл үүсдэг. Тэгэхээр бид нэр төмөр замын тэр 300 байгаа дээртэлт. Нэгдүгээр баг гэж байгаа. Тэр 300 бид нэр тий 300 дээр үүдээ. Тэр төрийн мэдлийн болж бүгдээр ингэ бид нэр баг сүүлийн 10 жил хөдөлж авч байгаа. Нодлон 10 одоо хөдөлж байгаа. Манай 10 төр шилж байсан. Одоо бид нэр юун дээр анхаарах вөхөр ус хангамж байгаа. Ус хангамжийг бид нэр ахаад орон нутгаар шилжүүлж өгч гэдэг хүсэлтэй тавьсан. Тэгээ шилжүүлж өгье гэдэг байгаа. Тэгэхээр уул нь бол тэн дээр нэг тийм шинжлэх шаардлагатай байхгүй. Одоо яг таны амьдэрсэн сар хугацаанд дээр ус их муугаа. Бид нэр төмөр замд ингээд тэр ус хангамжийн их усүр дээр тэр чи ерөөсө худгаас шууд өрөмдөөл шууд ноцоос тавиал шууд айл руу ямар нэгэн нөгөө одоо тэр чинь нэг нөөцлөх савнд хийгээл агаарт оруулаад хүнд металлын доошо буулгаад ч юм уу ийм байдлаар шахдаг штеп ядаж халдваргууд холооргүй зүйлэх нөгөө төмөргүй зүйлэх юм хийхээ болий. Яс нэг агаарт оруулаад нэг үнэрийн хөхрийн үнэрийнх нь арилаад ч юм явуулдаг байсан бол тийм байхгүйгээр шууд ингэ шахдаг байсан байхгүй. Төмөр зам. Тэрийг одоо бид сумын дарга байх үедээс эхлээл бид анхаарч ирсэн. Тэгээд ялцсан бойлуур гэж юм тавьж өгөөд усын имжил янзлаад тэгээд тэр ус нөөцлөх саваа усын сүр хийсэн саваа ашиглалтанд ашиглуулахаар өгөөд гэтэл бид нэг жилийн хугацаатай гэрээтэй явсан чинь нөгөө хүн жилийн хугацаа дууссан гэн гутаа нэг 4 хүн ажилтан ажилуулах цалингийн зардлаас болоод нэг дог цахилгааны зардлаас болоод тэрийгээ шууд хагаач байгаа. Жилийн гэрээ дууссан. Тэгээ бид яг төмөр зам дахиад төсөлтөй тавиад одоо нэг 7 хоногийн дараа дахиад усан нь ер нь бол цэвэр болчихно. Найрамдлаас арай ч илүү болох байх сайн чанарын хувьд. Тэсний тогтмол бас арчилгааны асуудал байна. Тийм. Тэгээ ер нь бол нэг ийм нэг бусдаас хамааралтай байх нь өөрөө хөгжилд бас айгүй тийм саад болт юм байна. Тэр утгаараа бид нэр энэ төмөр замын халаалтын асуудлыг ч гэсэн өөрсдөө авчаа. Хичнээн тэр алдагдaltaй байсан ч гэсэн бид орон нутаг дээр жаргал зовлонгоо өөрсдөө үүргээл гэж байгаа. Иргэдийнхээ бас эрүүл мэндийн төлөвийг анхаарах. Тэгэхгүй бол нөгөө төмөр зам маань зөвхөн тэр ачаа эргэлт нөгөө төмөр замын гол замынхаа асуудал дээр анхаарах болохоос яг говьсмөрийн тэр нэгдүгээр үед амьдарч байгаа иргэдийн усны асуудал төдийлөн яг мэдээж анхаарч ирсэн тэр үүсгэж болохгүй. Гэхдээ тэр бол 4-5 дахь асуудал байгаа байхгүй тэдний хувьд бол. А бидний хувьд ямар ч ороод ирэх юм бол тэр хүмүүсийг төлөөлөө сууж байгаа иргэдийн төлөөлөгч нар байна. Орон нутгийн засаг захиргаа байна. Энэ хүмүүс чинь бидний хувьд бол нэг дахь асуудал нь болж ирж байгаа учраас бид бол орон нутаг дээр тэр 100-нуудын асуудлыг аваад одоо төсвийн тодтгол дээр бид нэр 100-нууд анхаар нэгдэг чинь ингээл номер 1 асуудал нь бол тэр иргэдийн асуудал руу орж байгаа байхгүй. Иргэд амьдралын чанарыг сайжирч ижс тэр нэг эдийн сайжирна. Тэгээд хинт чинь нөгөө ямар ч нөгөө халаалт дулаан усын нөгөө өргөтгөх юм нөгөө техникийн нөхцлүүд олгогдохгүй болохоор тэнд ямар ч хөгжил байхгүй гэсэн үг. Төмөр замын хувьд тэнд нэг тэр үндсэн ажил нь биш учраас нэг техникийн нөхцөл өгөөл тэр нэг давгар тийм нөгөө дайвар нөгөө нэмэлт ажил бол хийх шаардлага хүсэхгүй байхгүй. А бид нар болохоор тэндээ хөгжмөр өгдөг. Төмөр замынхаа орчимд гоё байшин сав. Нэг замын баруун зүүн гэл нэг хуваагчл хөгжлийн асар амьдраад байна шүү дээ. Тэгэхээр тэр юмнууд маань л яг харцсангүй. Гэхдээ энд бас л жоохон хугацаа шаардна. Гэхдээ бид нэр энэ 26 он гэхэд яг тэр бус орчмыг бол улсын төсвөр шугнуудын сайхан соличихсан учраас одоо 100хан дээр нь жоохон анхаарал өгчвөл одоо нэлээд олон жил шийдэгдэхгүйсэн техникийн нөхцлүүд тэнд шууд өгдөөд айлууд одоо дам байрууд гэж ярьдаг. Бид нар өөрсдөө усаа татж जैन, халаалтаа татж जैन. Өг гэсэн бол унал өгöd байгаа шүү дээ. Тэгэл 100 ямарцсан фул ачаалаар нь явуулж байгаа. Тэгээд энэ жил бид нар бол дараа 27-оос 27 он жилжих үйл хавар нэг хайхтар тийм асуудал үүсэх байхаа гэж бодоод байгаа. 27-28 оны төсвийн төсөөллөө та бүх өргөн барьсан уу? Манад дээр нэг юм яг улсын төсөвт суучаасаа гэсэн нэг юм одоо соёлын салбарын энэ бүтэн байгуулалтынхаа самлуудыг бид бүгдийг өгсөн байна. Жишээ нь хүүхд хамгаалалттай холбоотой айгу хүнд байна. Хүүхэд байна. Гэр бүл маш нэг юу шүү дээ 5000 орчим хүүхэд байна шүү дээ. 5 сургууль байгаа тий. Тэгэхээр чин биднэрт одоо хүүхэд гэр бүл нөгөө хөгжил хамгааллын газар гэдэг байна шүү дээ. Тэр газар маань их чинь энэ найрамдал хотхны зүгээр нийтийн орон сууцны нэг давхарт ингээ байж байгаа чинь. Тэгээд тэдний чинь нөгөө хүчрэлт өртсөн хүүхдийг хамгаалах байр. Тэгэл бүхэл юмнууд энэ дээр ингээ стандарт босоо явж байгаа байхгүй.
тэнд ажиллаж байгаа офсолж байгаа хүмүүс гэх чинь л яг ингээл даард хөрдөгөөс хулаал зөндөө юмнууд байгаа. Тэгэхээр хүүхд гэр бүлийн бид нэг ордонтой болох хэрэгтэй. Одоо бидний ирээдүйн учраас тэнд хамгийн дөрөв бид анхаарах хэрэгтэй байна гэж зураг зүйн юмудаа явуулсан байна. Хоёрдугаарт нь одоо соёлын чиглэлд тэр музей номын сангийн барилга гэдэг нэг өргөдөлтөй юм байна. Музейн үзмөр нь байгаад байдаг. Бид нэр дэлгээд хөндөө үзүүлж чаддгүй хайрцагтай тавьчихсан үзмөрүүд байж байгаа байхгүй. Одоо 21 аймаг дотор яг манайх шиг юм музейн барилгагүй аймаг байхгүй хаа. Тэгэхээр бид нэр музейн соёлын талаасаа бид нар яг энэ соёл ухамсарын талаа хөгжлийн ойлголт бол их өөрчлөж хүний хөгжлийн тухай их өөр зүйл байгаа учраас одоо та өчтөр түрүү хэлсэн энэ нөгөө өчтөр бас нэг үзэсгэлэнгийн талаар те энэ бол соёлын талаасаа түүхийн талаасаа бас бидний хийж байгаа хүмүүсийн соёл ухамсар бас нийгэм хандах хандлагыг жоох өөрчлөх юм болов. Бас өөрсдийн өв түүх соёлоороо бахархах юм болов. Тиймэрхүү зүйлсийг бас бодож эхлүүл ядаж бас энийг төр засгийн хүмүүс нь хийгээд байгаа зүйл нь бас хэрэгтэй юм хийх гэдэг юм байна. Бид бол нэг хөгжлөө заавал нэг барилга байшингаас илүүтэйгээр яг үндэ бол бидний бас байж байгаа нөхцөл бол нэг тийм муу биш шүү дээ. Хэрвээ бид нар өөрсдөө үнэлж чадхал юм бол тийм болохоор яг тэрэндээ нэг жоохон хүмүүс урам аваасаа гэдэг байдлаар бид нар хандж байгаа учраас энэ соёлын салбарын барилгуудад нэлээд сайн анхаарал гэж байна. Номын сан гэхэд уншлагын танхим одоо бараг л манай өрөв шиг шүү дээ. Тэгээ бодохоор л бид нар чинь ном унших сонирхолтой яг үндэ өөх болсон мэл шүү дээ. Гэтэл номын сангаа бид өргөдөгчмөр байна. Номын сангийн зураг зүвт анхаарч байна. Музейн зураг зүвт анхаарад улс руу анхаарсан. За одоо бусад зүйл нь бол яг хоо бид эндээ чадах. Яг хоо зүгээр зам талбай нэг жоохон хөрөнгө шаарддаг томоохон энд үтцээ ажлууд байна шүү дээ. Шугам сүлжээний асуудлууд байна. Тэгээд автозамын асуудал байна. Орон нутаг дотор автозамыг жоохон өргөдөгчмөр байна. Нэг иймэрхүү юмнууд дээр улс жоохон анхаарал өгчих юм бол одоо манай аймагт бол нэг тийм хүндрэлтэй зүйл байхгүй. Асуудал нэг тийм хүнд биш. Чадахын хувьд бол бас нөөц бидэнд бол байна. Тэгээд надад бас нэг юм бодогдсон л та нэг чарт байж байгаа хугацаанд тий амьдралын чанар сайжрахын хэрэг хүмүүсийн ухамсар сайжирдаг юм эсвэл хүмүүсийн ухамсар нь нэг тогтчихж амьдралын чанар сайжирдаг юм уу гэдэг юм. Амар философик асуулт яг хариултыг бас ингээ хайж явж байгаа байхгүй. Тэг өчтөрийн тэгээд жишээ нь болсон тэр нэг боржгоны үлгийн нутгаас олдсон хүннүүгийн түүхийг 3000 жилээр өргөжлүүлсэн. Бас юу болсон байна? Үсгэлэн болсон байна тий. Тэгэхээр энэ өөрөө түүх соёлын одоо зүйл нь та сая хэллээ шүү дээ. Ингээ үнэт зүйл болоод хүмүүсийн бас соёл хандлагт ингээ өөрчлөлттэй зүйл нэгэд соёл хандлагын хүмүүжлээс гадна биднээс нэг тийм улс төрийн харах үнцэг болон одоо түүнийг хийхийг хүсдэг нэг зүйл ундарч идэг юм нь бас нэг нам дагсан гишүүнчлийн асуудал байгаад шиг байгаа. Тэгээ ялангуяа жижиг орон нутагт бол улс төржилт ямар хүнд байдгийг манай орон нутгийнхан бас мэдэх байх. Тэгэхээр одоо ер нь Говьсонбор аймгийн улс төрийн нөхцөл байдлаас таны нүдээр ямар байна? Гэтэ энэ нь өөрөө хөгжлийн төвшөндөө бас улс төрийн соёл хандлагын төлөвшөж чадчихэв нөө энэ дээр та юу хэлэх вэ? Яг зөв бусад аймагтай адилхан л явдаг байх л та. Зөв бусад аймагуудын хүмүүс яг ийм цөөхөн багтай юм хүнд байсан байх. Жишээ нь Улаанбаатарт давуу тал байгаа сул тал байдаг. Бид нар ч гэсэн давуу тал байгаа энэ цөөний давуу таламж байна. Сул тал нь яг юм дээр илэрдэм байх гэж бол хараад байгаа. Хэрвээ бид энийг давуу тал болгож чадах юм бол энэ цөөхөн хүнээ давуу тал болгож чадах юм бол өстой нөгөө цэнгэлийн манлаа гэдэг шиг богино хугацаанд бид нар хөгжих боломж байна. Биднэрт нэг утгагүй ус төржилт. Учир утгагүй талцал хаваагдал бол яг үндэ энэ Говьсонбор аймаг болоод энэ улсын хөгжид бас жоохон тэг саад болж байгаа юм гэж харж байгаа. Тийм учраас би бол яг ингээд намын төлөөл сууж байна. Монгол Улсын намаас нэр дэвшээд манай баг ялт байгуулад энэ засаглаж байна. Гэхдээ бид нэр залуу хүмүүс юу гэж одоо энэ төрийн байгууллагын удирдлагууд тэгээд ард иргэдтэй юу гэж хэлж байгаа вэхээр үгүй даа ялангуяа энэ сургууль цэцэрлэг одоо эмнэлэг энэ байгууллагуудад бидний ярьж байгаа зүйл үл юм аа. Тэгээд бүх удирдлагуудын шуурхай хурлаг 64 онд болдог. За улс төржийг бол бид нар л улс төрчих ёстой байх. Гэвч биднээс ямар манлайлал гарч байгаа вэхээр бид огт улс төр ярихгүй. Энэ ажлыг хийх хугацаанд.
Тийм учраас одоо бүх төвшин төрийн албанд чинь намаас хамаардаг байх ёстой шүү дээ. Төрийн албаа, төрийн захиргааны албан шалтгаан. Гэвч энэ улс төрөлжилт нь хэрэгсдсэн байна. Нэг сургууль дээр очиод уулзах болдог ч юм уу. Тэгэхэд багш нар нь ингээд нэг өөртөө шаарал нэг тийм биеийн хилэмж нь өөр ч гэдэг юм уу те. Гэвч би ингээд яг энэ чинь атсан нийгэм шүү дээ. Ялтаа ингээд байгуулад за одоо ингэж хөгжих гэж байна. Хэдүүл ингүүл зөв буруу ярилцах яг ийм чөлөөт. Ийм зүйл ярих гэхэд өөртөө шаараа суугаад байдаг хүн бай. Тэгэхээр бидний ийм байдлаар бол энэ орон нутаг хөгжлөө хойш татна нөхөөс урагшлуулах юм нэг ч байхгүй. Тийм учраас сургууль цэцэрлэгийн удирдлагуудаас ахуулаад бүх удирдлагуудаа хэлж байгаа зүйл бол энэ тэнэг улс төрөлтөд одоо зогсоох хэрэгтэй. Улс төрөлтөд нэг тийм мэдээж богинохон хугацаа куулчлаад өгсөн шүү дээ. Яг тэр сонгуулийн өмнөх сурталчилгааны 14 хоног. Тэр үедээ бол сургууль цэцэрлэгүүд дээр очиод гойд юм уу яад тэр юм хийнэ бид нэр. Бусад цаг хугацаанд огт тийм зүйл байхгүй шүү. Бусад үед бол бид бүгдээрээ нэгнээс хамаарад ингээд амьдарч байгаа учраас ардсан нам, ардын нам байна уу, бизнес янз бүрийн юмараа л холбогддог. Тэрийгэ бодоод энэ харилцан хамаарлаа бодоод энэ улс төрчлөлтийг зогсоох ёстой л гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээ тэр нь бол биднэрт үнэхээр юм өдөр тушаа. Тэгээ цөөн хүнтэй учраас тэр нь айгүй их нэг ийм талцал хаваадлыг үүсгдэг юм байна. Улаанбаатарт бол ардсан нам байна, ардын нам нэг мэдхгүй танихгүй тий бүгд л найзлал ингээл явна. Энэ жижиг газар чинь бол яг бүр гэрүүл дотроо хүртэл ингээд хоёр шоо өгсөн. Тэгэхээр чинь тэр бол яг энэ орон нутгийн хөгжлийг хоосон татна нөхөөс ямар ч юм байхгүй шүү дээ. Бизнесийнхаа хүрээнд бол хүмүүс гоё найзлал нөхөрлөл ингээл бизнесээ урьдчилуулаад явах. Тэр нь дотор юугаараа дамжаал орон нутгийн хөгжил нэмэр болно нөхөөс чи саад болохгүй шүү дээ. Тэр улс төрждөг хугацаанд улс төрж хэрэгтэй шүү. Байгалангуй төрийн албан хаагчид маань улс төрж болохгүй шүү гэдэг юм юм яриад байгаа. Тэгээ иргэдээ бид нэр хоёр хувааж байна. Намын хатуу гүшүүнчлэр ингээл хоёр бах нь зөв ч юм уу буруу ч юм уу ч гэдэг юм уу. Яг хөө иймэрхүү зүйлүүд төр одоо мэдээж одоо биднээс ухаантай хүмүүс төр нөгөө намын дүрм юм боловсруулж байгаа учраас яг хөө ийм саналаа бид нэр бас өгдөг. Мэдээж энэ орон нутаг өдөрж байгааны хувьд бол нөгөө саналаа өгдөг өөрчлөлтүүд мэдээж бүх зүйл бол сайжирч байгаа гэдэгт бол бас итгэдэг. Харьцангуйс идэг байна шүү дээ тий. Яг хөө энэ нэг тодорхой цаг хугацааг туулаад биш юм байна гэдгийг бас хүмүүс харах. Сошиал хөвч гэсэн нэг тийм гэдэг чинь тий. Айгүйх ингээд шүүмжлээл идэв. Тэгэл юу ч хийсэн ер нь шүүмжлэлт юм байна. Ямар нэгэн шүүмжлэгч бол байна. Ямар нэгэн шийдвэрүүд гаргах төвшөнд бол хэн нэгэн заавал шүүмжилж байна. Эхлээд жоохон эмзэглдэг л байлаа. Одоо бол гэхдээ би бол хамгийн эрсдэл багтай байх хувилбарыг сонгосон болохоос одоо 100% сайн шийдвэр гэж угаасаа байхгүй. Хааж. Тийм учраас би тэрийг л ойлгуулахыг хичээж байгаа. Ингээ ямар нэгэн шийдвэр гаргангууд мэдээж 51% сайн бол нэг хоёр шийдвэр хоёр хариуны 51-ийг сонгож таарна шүү дээ. Гэтэл 49-ийг яриад байвал бид нэр мууг нь яриад байх боломж байгаа учраас хамгийн эрсдэл багтай хамгийн одоо бага алдагдaltaй шийдвэрүүдийг сонгож байгааг л одоо иргэдэд ойлгуулсан гэж үзээд байгаа. Тэгэхээр яг тийм зүйл дээр яг нөгөө талцсан ус төржсөн юмнууд чинь бол айгүй илэрдэг. Тэгээд тэр нь айгүйх яг үндэ бас зарим тохиолдолд ажил хийхэд айгүй тийм хүндрэл очруулдаг бас зарим тохиолдолд хүн л учраас сэтгэлээр бас унах үе байна. Тэгээ буруу байсан юм бахта энэ уул нь хэрэгтэй биш үгээ бодож итэл нэг хүн шал эсрэгээр яриад гэхдээ яг хуу дэмжих мас нь арай өндөр байгаа. Нэг мэдээж тэр чинь нөгөө чөлөөт арчилсан зарчмаар явж байгаа учраас одоо манай баг бол дандаа хамгийн одоо баг эрсдэлтэй хувилбаруудыг альва шийдвэрүүд гаргаж явж байгаа л гэдэгт итгэж байгаа. Гэтэ мэдээж ямар ч шийдвэр гарсан те таалагдах 50% байхад таалагдахгүй 5% гарч ирэхэд тэр бол мэдээж шүүмжлэлтэй нүр тулна. Юм хийсэн хүн болгон шүүмжлэл. Гэхдээ бас тийм байхгүй л бас болохгүй бах те. Ийм нийгэмд бол тий. Өстрийн соёл ялгаагүй. Тэгж явж иж тэр цаг үеэ мэдэрч иж те тэр зүйлийг ингээд туулаад даван туулсны ард дээр бас нэг харьцангуй тогтох байх гэж би бодож байна. Тэгэд би сая ингээд сонсоод би тэр баг бас хөрхөө удаа ярилцж байна. Тэ сонсоод сууж байхад зүгээр ингээд хөв хөндрөл өнгөмөр санагдчихээн л та. Тэд чинь таны ажил хийдэг арга барилыг бид нар сонслоо. За багаараа ерөнхийдөө шийдвэр гаргадаг те төлөөлөө зарчмаар бид нар харилцан хилэлцээд явна гэж чинь. Хөв хүнийхээ тал дээр дэ чинь Батэрт нь
ер нь ямар шүү юм рутинтэй дэг жаягтай хүн юм. Надад тэр нь бас их санагдлаа. Нэг ажиллаар ярьжсэн амар ярьжсэн өөрийг насаасан чи. Бас Жимэг болчих юм. Ер нь ямар шүү зарчимтай хүн юм. яг би бол мэдээж миний уссан нөгөө төрсөн гэдэг юм уу. Гэр бүлийн хүмүүжлийн асуудал нэгдүгээрт яригдах байх. Тэрийг хүмүүс дүгнэх байх. Ямар хувь хэмжээний гэр бүл төссөн, ололол өссөн 6 хүүхдтэй айлын дунд том бай. Тэгэл нэг л тийм жирийн ард айл өссөн учраас бидний гэр бүлд бол нөгөө ах цаа хомдлох тийм байна. Бид дээр 2 ахтай. 2 ах маань надаас нэг насны зөрүүтэй. Бид 3 дүүтэй. Би тийм зураг харсан шнэ. Тий. Ламхай байсан үеийн зургийг харсан. 3 дүү маань болохоор надаас 2 насны зайтай. Бид нэр ойрхон их хол биш. Гэхдээ тэр шийдвэр гаргалт маань болохоор яг мантуу тэр их нөлөөлдөг болоо. Зөвхөн хүүхд байх үе ах маань нэг бүх нэг толгойлно. Гэхдээ бид бүгд л ярилцаад шийдвэр гаргадаг. Ах юмаа гээл ингээл дарамтлал загнаал нэх ингээ тийм баагүй. Зүгээр л бид нэр яг нэг энгийнлэг тийм монголчуудыг байдаг л тийм дундаж давхрахын тийм л айл төссөн. Тэгээ яг бусдаа яг адилхан л нэг тийм ойлоо гоцгойд тийм баагүй. Тэр утгаараа бидний яг тэр гэрүүлдээ гаргадаг байсан шийдвэрүүд л адилхан бас юм. Тэгээ азар би нэг одоо дүүрэн байгууллагад ажилласан байна. Мэргэжилтэн байгаа, дахлах мэргэжилтэн болоод, хэлцээний дараа болоод, сумын дараа болоод, аймгийн дараа болоод одоо 5 дахь мэрэг зарчмаар явсан. Тийм. Ингээ явахад бол одоо бурхны авралаа гэдэг шиг надтай ажилласан хамт олон бол үнэхээр хамгийн сайн байсан. Би аймгийн иргэдийн уралд анх ажилд орсон. Тэр хүмүүс намайг сайхан хүлээж авсан. Надад их зүйлийг сургасан, заасан. Хувийн амьдралд ч тэр одоо өдөр засгийн ажилч гэсэн. Дараа нь тэр чинь нэг 8 хүнтэй байгуулга байсан тухайд. Аймгийн иргэдийн урлагт чинь. Дараа нь би 3 хүнтэй байгууллагт ажилласан. Худалдаа холбоод анх шангийн дотоод шинэ байгуулагдсан байгууллагад орж ирсэн. Тэгэл буцаалж жоохон олон хүнтэй байгууллагад ажиллахыг үнэхээр хүсдэг байсан. Тэгээд тамган газар ч юм уу. Гэтэл надад тийм санал ирсэн. Тэгээд би тэрэнд нь элчийн дараагаар ирж ажилласан. Сайхан байсан. Дараа нь сумын тамган газар гэдэг. Энэ бүх хүмүүс бол яг надад одоо яг үнэхээр сайн ханддаг байсан. Үнэхээр одоо бас дандаа сайн хүмүүстэй ажиллаж ирсэн юм. Тэгээд бид нэр бол тэднэртэйгээ би дандаа хамтын шийдвэрээр л одоо юмнуудыг гаргадаг. Бас жоохон сонсохыг хичээдэг хүмүүсээ. Одоо тэгээд их өөр болсон биз дээ. Хүмүүс нь бид нар чинь өөрсдөө бас их залуу байсан чинь бас 40 үрж байна. Гэхдээ залуу хүн л дээ. Гэхдээ биднээс залуучууд бол их тийм нөгөө санаа бодлого чөлөөтэй илэрхийлт юм байна. Тэгээд тэрэнд нь бас зохицож ажиллах шаардлага байгаа юм. Бас бид нэр өөрсөндөө жоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа юм шаарддаг. Хуучин нөгөө социализмын үеийн ах эгч нарын бүтээгдэхүүнчтэй бид нар бол гэвч тэрийг нэг жоохон өөрчлөх хэрэгтэй юм байна. Одоо залуучууд шиг чөлөө авах бол би чөлөө авъя гэж хэлээл тэгэл бараг шууд явчих чинь тий. Тийм ихтэй тэгэхээр бас тэр юмнуудыг жоохон мэдрэх хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Тэгэхээр их өөрлөсөн байна. Тэгээ миний талаарх дүгнэлтийг бол хүмүүс ихсэн дээр байгаа. Тэгээ өнөөдрөөс миний урилгыг хүлээж аваад юм сайхан дэлгэрэнгүй ярилцчаад баярлалаа. Би бол аюу гоё тийм нээлттэй өөрөөрөө байж чадчихээн гэж бас бодож байна. Тэгээд ер нь дорн говь, өмнө говь, одоо говь сүмбэр, дунд говь ч гэдэм үү те говийн бүс дотор манай говь сүмбэр бол ялтчихгүй нэг юм онцлог. Тэгээ яад ч би энд ингээ бүтэн 1 сар амьдрах хугацаанд маш олон зүйлийг харсан. Дээрэс нь одоо нэгэнт хөгжил цэцэглэлт эхэлсэн одоо аймагуд ерөнхийдөө юм стейблтэй доктортой зүйл рүү орцсон явж хахад говьсүмбэр бол эхэлж байгаа буюу бүр цаа шинэ залуу эрч хүчтэй хүн шиг бас эхэлж байгаа юм байна гэдэг үнцгийг бол би залууны тарсан шүү. Тэгэхээр танай багтаас амжилт хүсье. Цаашдаа ажилдаа эрч хүчтэйгээр те хамт баг олноороо тэгээд зүтгэлтэй байх болтойгоо гэж бас ерөөхдөө хүсэж байна. Баярлалаа. За. Таагүй ажилтсан амжилтсаа. За баярлалаа тийм миний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань орсон Бат Эрдэнэ засаг даргатаа баярлалаа. Баярлалаа. За энэ бүс болохоор бид нэр би түрүүн ярианда
дурдчихсэн нөгөө Хүнүгүйн улс авраг хамгаалах хуулийн нэрийн доор бид 6-7 бош ямарчсан малтаж аварч хамгаалсан. Тэгээд энэ дотроос хамгийн одоо олдсон үнэтэй олдврыг одоо бас эд хэрэгсэл болгож ингэж гаргаж байгаа. Тэр нь болохоор яг ийм бол биш л дээ, мэдээж тэр болсноос олдсон нь бол ийм хавтгай дөрвөлжин хар одоо занар дээр занар гэж бүтээгдэхүүн дээр материал дээр арталт нь бүсных нь арталтаар нь бүртчүн гоо марлыг нар сартаа төрсөлсөн ийм олдвор, тэгээ ийм шигтгээнүүдтэй ийм олдвор болцсон. Тэгээ тэрийг бол Монголоос анх олдсон учраас одоо Чингис хаан музейд дээр байрлаж байгаа. Манай музейд бол хуулбарыг хийж өгөх юм гэрээтэйгээр авч явсан байгаа. Тэгээ тэрийг яг одоо энэ бүс нутгаас олдсон учраас, манай нутгаас олдсон учраас энэ түүхийн талаасаа, соёлын талаасаа бас нэлээд тийм үнэтэй олдвор гэж үзэж байгаа юм билээ. Тэгээ тэрийг манай энэ соёлын газрынхан соёлын байгууллагууд манаас нэлээд ажил хэрэгчээр хандаад бидний ярьсан зүйл бол энийгээ бас орон нутгийн бас нэг брэнд бүтээгдэхүүн ч юм болгоод нэлээд хүндэтгэлийн бэлгийн ийм бүс одоо монголчуудын түүхэнд бол одоо бүсээ солилцох энэ чинь бол нөгөө жинхэнэ анд нөхдийн илүү дурсгалын бас үнэтэй зүйлээс шүү дээ. Тэр утгаараа одоо нэг юм бүс анх хийчихэд байгаа. Тэгээ энийг бол нөгөө нийтийн нэлээд тийм их том хүндэтгэлийн хүндэтгсэн хүмүүстэй өгдөг байхаар зүгээр ихний юм хөлбөр бол гарч чаддаг. Цолмонхөөгээд одоо бүтээлч энийг яг юм энэ одоо ногийн төрхөнд бол хийгээд ингээд хөөмөлдөж хийгээд ингээд гарч чаддаг. Тэгээ нэг юм энэ дээр нүдэж бас нөгөө арсын эдлийн ягаад Хүннүгүн үеийн нөгөө ус хэрэгсүүрээс олддог дүрслэлүүдийг бас энэ дээр нь шигтгээд бас энэ дээр нэг юм нөгөө үнэт илүү шигтгээд тэгээ энийг бас мэдээж өшөө илүү гоёор үнэтэй материалаар бас хийж болох юм хувилбарууд бас гарсан л та. Гэхдээ бидний хувьд бол яг энэ хүрэл дээр ингээд юм юуг нь алтаад ингээд хийсэн байна. Бод байдал дээр бол мэдээж энэ бол арт талдаа байсан. Бугс бүртчэн гоо модал арт талдаа байсан. Урт талд нь гаргаад ингээд хийвэл. Гээд ийм ихний хувилбар нь гаргацаад байна. Энэ бол яг Говьсанбар аймгийн одоо түүхэнд энэ бид нар түүхээ урагшлуулах бас өөрсдийн соёл, өв соёл түүхээр бахархах энэ утгаараа бол нэлээд тийм бас сонирхолтой ажил болсон гэж хэлж байна. За би бол нэг айхтар ном уншиж идэв. Гэхдээ их сонирхол татж байгаа нэг ном ба. Энэ Унгарын элчин сайд, Унгар улсаас Монгол улс зугаа элчин сайд Барбарлаана гэдэг. Тэр хүн надад энэ Хүннүчүүд торгоны зам гэдэг энэ номыг биелүүлсэн. Тэгээ энийг яагаад би олзуурах зав гэхээр нэгдүгээрт нь яг нэг сумын дарга байх үед хийжсэн ажилтай манаас нэлээд ойролцоо. Тэр үед би нөгөө Хүннүгүн булшийг нөгөө авч хамгаалах малтлагын ажлыг хийлгэжсэн. Тэгээд тэр утгаараа яг Хүннүгийн түүхийг өөрчлөлтүүлэх, монголчуудын түүхийг өөрчлөлтүүлэх, бүр цаашлах юм бол хүндрэлтний бас энэ түүхийг өөрчлөлттэй холбоотой ажлыг яг жижиг ч гэсэн ингээ хийсэн. Тэгээд тэрнтэй холбоотой энэ Хүннүгийн аюулгүй монголчуудын түүхийн талаар энэ гоё ном бичсэн. Тэгээд тэр нь торгоны замд гэдэг нь арилжааны хувьд бол бас тэр одоо юг тэмээний сүгнэрийг та тэргээ харвал сумын дарга байхдаа бас яг хөгжлийн бодлого хэлцэн дарга байхдаа бас түрүү яриандаа хийж хэлчихсэн. Яг говьсанбарчуудын яг энэ гол оршин тогтнож байгаагийн өнөөдрийн хүртэл оршин тогтнож байгаагийн нэг үндэс бол цэвэр яг энэ тээвэр юм байна. Эртнээсээ бас энэ торгоны замын хоёр том одоо суурин отог нь энд байдаг байсан байна. Говьсанбар аймгийн өнөөгийн Говьсанбар аймгийн отог дээр. Тэгэхээр энэ нөгөө Бээжингээс гараад торгоны замаар нөгөө цайгаа ачаал торго дурдангаа ачаад явж байхдаа одоо энэ Говьсанбар аймаг Чойрын баг дуулан дээр ирж отоглохдоо
нутгийн жинчд бол Монгол нутгийн жинчд бол нутгийн гүнд орж ирлээ. 50 сайхан амардаг байсан байна. Тэр утгаараа тэгээд өнөөдрийн одоо говьсон мөрчүүдийн яг бас нэг амжиргааны нэг том их өсөр бол энэ тээвэр байна. Тэр утгаараа бидэнтэй энэ тээвэр логистикийн асуудлаас салшгүй холбоотой юм гэж бодож хэлцээний дараа байх үедээ тэр нэг ийм жингийн цуваа бүхий нэг тэмээг нэг хийх хэрэгтэй байна. Тэр нөгөө яг өнөөдөр нэг машин ч юм уу өнөөдрийн орчин үеих биш бүр эртний энэ дэлхийн одоо хүн төрлөختний энэ 8 арилжааны түүхийг бол монголчууд эхэлж ирсэн. Тэр дотор бас говьсөнбөр тэрний одоо тод түүхийн илэрлэл нь түүхэнд бичигдсэн цааны зам гэж юу байгаа учраас тэр бэлэгдэж энэ жингийн цуваа бүхий тэмээг хийсэн. Тэр манай Чойрын богдуулан дээр яг энэ яг анхных нь нөгөө жижиг рүүсээ хувилбар. Тэгээ Чойрын богдуулан дээр очивол одоо манай нутгийн сайхан бизнес энэ төрийн мөнгөөр нэг төгрөг ороогүй тэнд бүтсэн. Энд байдаг аж ахуйн нэгжүүд манай одоо найз залуу эргээ залуу бас энэ төсөл дээр гол толгойлж ажиллах юм хийсэн. Тэгээ бид бол нийлж ягаад манай сумын захиргаа тэгээ манай Говьсөнбөр аймгийн бизнесүүд за тэгээ төрийн өндөрлгүүдээс ахвал зөндөө хүмүүс энд хандаа өргөж энэ жингийн цог ингээ бүтээсэн ба та тэрвээ явахаас өмнө очиж үзүүлэх гоё юу ба. Хоёрдугаарт нь би одоо арчнаа танилцуулахад бол нэг их ном хураалттай байгаа. Гэхдээ нэг уншаад байдаггүй шүү. Гэхдээ хүмүүс нөгөө бэлгэлсэн барьсан за бас яг зав заагаар бас хаяа хардаг л юм номнууд аа. Түүнээс нэг айхтар ном уншаад байдаг хүн биш. Нэг их чухалчилж хэлвэл энийг би бас та хүнд яавал энэ манай Боржинс цаангийн хошууны хамгийн одоо нөлөө бүхий юм ноён байсан гэж ярьдаг. Өвгөн ноён гэж хэлэгддэг. Цэрэн сандуу ноёны юм хөргийг бид нэр ингэж бүтээсэн. Тэгээ энэ бол түүхийн талаасаа орон нутгийн иргэд талаасаа бол нэлээд тийм ач холбогдолтой ийм зүйл байна. Яг бид их хүндэтгэж явах хэрэгтэй ийм түүхийн хувьд бол бид нэр ийм хүн юм байна. Яагаад гэвэл энэ богдыг нандууруудыг анх одоо төвтөс залж ирэхэд нь залж ирэхдээ ажлын хэсгийг ахалж авсан хүн байна. Тэгээ богд бол энэ цэрэн сандуу ноёныг одоо хуураа аава гэж үздэг, аавыгаа гэж үздэг байсан байна. Тэгээд одоо энэ Монгол нутгийн төрийн одоо үйл хэрэгт хамгийн нөлөө бүхий оролцдог манай нутгийн юм ноён байжээ. Тэр утгаараа яг энийг ингэж бүтээлгээд энэ нийтдээ Говьсөнбөр аймгийн хэмжээнд 5 аж ахуйн нэгж та манай өрөөнд ингээ 6 дахь нь энэ байгаа. 6 ширхэг бүтээгдсэн. Тэгээд тэр бусад 5 нь болохоор яг Говьсөнбөр аймгаас төрсөн Говьсөнбөр аймагтай бас одоо хөгжил цэцэрлэгтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг юм уу ийм аж ахуйн нэгжүүд 5 аж ахуйн нэгжид энэ бүтээлээ өгсөн баг. Яг хүн харахад бол нэг ийм ширээний өсөг боловч агуулгын хувьд бол бас их тийм үнцэнтэй. Тэгээ боржин адуу энэ гэж одоо яг нэг энэ адууны соёл тэр бас их Монгол улсад нэлээд том одоо нөлөөгөө өгсөн. Энэ нутгийг тухайн цаг үедээ бол нэлээд сайхан энэ улсын хэмжээнд сайхан өндөрт өргөж авсан юм ноён баг. Тэгээ тэр утгаараа энийг бүтээл гэж энэ 25 оны ажил үлсээр манлайлсан 5 аж ахуйн нэгжид бэлгэсэн баг. Тэгэхээр энийгээ бас дараа одоо энэ 26 онд яг энэ орон нутгаас мэдээж бусад орон нутгийн хүмүүс ирээд энэ зөндөө бүтээн байгуулалт хийж байгаа нь байж болно. Гэхдээ яг энэ нутагтаа том бүтээн байгуулалт хийж байгаа энэ нутгийн хүн хэн бэ нэ? Тэр хүнд энэ одоо шагналыг олгодог байхаар захирамж гаргаж алгаж эхэлж байгаа. Нэг иймэрхүү зүйл байна да. Тэр Мариу хорын хахад Мариу аймгийн нөгөө үнэтгэлийн Мариу хор. Надам нөгөө найр эхлүүлэхэд цэнгүүлдэг Мариу хор байна. Тэгээ энэ бол нөгөө боржин Мариу хор. Нөгөө жирийн нөгөө мастер Мариу хорноос ялгаатай. Хүзүүн урт тэгээд нөгөө цар нь ширэн цартай. Тэгээ ард дээр нөгөө аймгийн хүндэтгэлийн дуу юугаа ингээд сийлүүлсэн. Тэгээд нөгөө 12 жил 12 хүчний юун дээр шигтгэж өгсөн. Ийм бас аймгийн нөгөө хүндэтгэлийн Мариу хор хатга. Ширэн цартай Мариу хор, боржин Мариу хор. Одоо юм болгонд манайх боржин гэдэг үг оролдог байхгүй. Тэгээд тэрний яг агуулга нь бол яг энд. Одоо соёлын талаас бол боржин уртын дуу
морин хуур гэж яригдчихэ. Тэгээ тэрний одоо илэрхийлэл нь бол өв соёлын хувьд бол тийм. Ер нь зүгээр таны зүр залууны бодлыг ясаж байгаа шүү. Ер нь залуучууд яаж өөрсдөө хөгжүүлвэл одоо гоё таа гэж та боддгийн. Тэгээ хүүхдүүдийн жишээ нь юу зэгдгийн, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшөлт яаж анхаардгийн. Ер нь тийм зарчмаа тань байх бүр таагаад тийм. Би бол нэг тийм айхтар зөвлөд чадахгүй хаа. Яагаад гэвэл нөх өөрөө гэртээ айхтар цаг зарцуулаад хүүхдүүдэд одоо ингэж тгий шүүгээд нэг яриад цаг гаргаад чадахгүй болохоор хэрвээ хүүхдүүд маань үзвэл худлаа болчих шүү дээ. Тэгэхээр яг зүгээр л миний өөрийн одоо гэдэг юм уу зүгээр эцэгхээс олсон хүмүүжил бол нэг айхтар аав маань ч гэсэн бид нартэй нэг яриад байгаагүй аль вэ гэдгийг шүүгээд байгаагүй. Архиус тамиг татаж болдгүй шүү зүгээр хэрэглүүл та нарын өөрсдийн ч асуудал та нарын амьдрал гэж хэлдэг. Тэгээ би ч гэсэн хүүхдүүдэд тэгж л хэлдэг. Чиний амьдралаар би амьдрахгүй. Миний амьдралаар чи амьдрахгүй учраас би чи бол өөр би даасан байдалтай удахгүй болно. Миний хүүхдүүд удахгүй 5-18 хүрнэ. Тэгээ тэндээ л хаяа нэг тийм хүл юм ярьдаг. Тэгээд зүв бах тухай ойлголт нь бол мэдээж хэлдэг. Тэгээ өөрөө нэг хайхтар бүрүүлгэлээд авахгүйсэн гэж хичээдэг. Мэдээж над зөндөө алдаа байгаа бах. Тиймэрхүү байдлаар л гэр бүлийн хүмүүсийн хувьд бол тиймэрхүү л байна. Яг нь Япончуудын хувьд би бол айгүй их юу яддаг шүү. Япон хүмүүсийн хүмүүжлийг их зөв юм байна да гэж зүгээр өөр олж уншсан харсан юмнууд хэлэхэд бол нэг тийм 5 зарчим байдаг гэсэн шүү дээ. Нэгэнт бол одоо эрүүл байх тухай ойлголт нэг чухал юм байна. Хоёрдугаарт нь нөгөө хөдөлмөрч байх тухай ойлголт байна. Гуравт нь ариун цэвэрч байх тухай асуудал байна тий. Цэвэрч байх тухай асуудал. Бусдад гайвалдгүй байх энэ төр тий. Төгс одоо болдгоо. Их бусдад тусалж чаддгүй махад нэг одоо гайвалууд байхгүй байх асуудал бол яг Монголын нийгэм магадгүй бас дутагдж байгаа байж болох юм аа л гэж хардаг. Тэгээд хэрвээ энэ дөрвийг хийж чадахгүй бол одоо хүүхэд бэлэн байх ийм одоо ёс суртахууныг өөртөө өгсдөө гэсэн нэг тийм Япон манай нэг найз одоо японочдын гол одоо өөрсдийн философи нь бол одоо ийм байт юм байна гэж хэлэх. Надад бол тэр их таалагддаг. Би бас тэрийг хэдийгээр хүний амнаас сонссон ч гэсэн хүн тийм байвал зүгээр ахаа л гэж бодоод байгаа. Нэх одоо онц сураал алаад тахаас илүүтэйгээр нэгдүгээрт нь бас хүн байх хэрэгтэй юм байна, цэвэрхэн байх хэрэгтэй юм байна, эрүүл байх хэрэгтэй юм байна. Эрүүл байдаг чинь улсдаа бас хийж байгаа том хөрөнгө оруулалт байна. Тийм, хөдөлмөрч байна гэдэг чинь бас чухал асуудал байна. Тэгээд ариун цэвэрч байх ч одоо бас их чухал асуудал байна. Тэгээ устдад гайвахгүй байна гэдэг чинь бас нэг чухал асуудал байна. Яг тэрийг өөрийнх бүгдийг яагаад гэдэг чинь сүүл сонссон учраас их хэрэгтэй зүйл юм байна да. Хэрвээ энэ дөрвийг илүүлж чадахгүй бол бас би бол энэ нийгэмд одоо бас хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй юм байна. Надад ямар нэгэн байдлаар би өөртөө бас нэг жоохон өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэдэг ийм сигналыг авдаг тийм ухамсартай басаа оруулахгүй нямаа гэхэд яг би болохгүй байгаа юм байна гэдэг нэг ийм сигналыг авах хэрэгтэй юм байна гэдэг би тэрийг найз хаанаас л ойлгосныга бас ойрчмохондоо яриад байгаа. Тэр зөв болов уу гэж бодод байгаа. Тэгээд сүүлийн асуулт тийм та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ? Гэхдээ одоо би бол бас хүмүүс жоохон байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй байна. Одоо ямар ч амжилт гаргасан, ямар ч бүтээн байгуулалт хийсэн ямар нэгэн байдлаар хүмүүс шөмжилт юм байна. Тэр яг нэг юм хийж гүйгүүлэг байгаа ч гэсэн ингээд хийх гээл хичээгээл ингээл үнэн байчих гал судоргоо очих гал ингээл хичээх явцд бол хүмүүс их шөмжилт юм байна. Янз бүрээр хилдэг юм байна. Гэхдээ тэрэнд бол ямар нэгэн байдлаар нэг тийм өөрөө саксураад авах биш, эсвэл сэтгэлээр нот авах биш. Тэгээ яг байгаа зүйлдээ бас жоохон сэтгэл хангалуун байвал тэгээд тэр бас гайгүй амжилт байгаа. Багц амжилтыг хүн болгоо. Тэг өөрөөсөө ингэ тодорхойлж байгаа. Тэгэхээр амжилт бол их өөр зүйлээр хүмүүс тодорхойлж штэ тэг.
дээ. Миний хувьд бол яг нэг тиймэрхүү миний яг ингээд аймаг дараа болоо сууж ин гэсэн бас тодорхой хэмжээний амжилт шүү дээ. Яг энэ улс төрийн хүрээний хувьд ч гэсэн ингээд амжилт. Тэгээ эндээ ямар нэгэн байдлаар нэг сагаад хөөрөд авах биш. Зүгээр хамгийн гол нь яг энэ төвшөнд авчирсан яг надад хамаарч байгаа гэсэн хүн болгонд бас мэдээж энэ ард түмэн байна. Бас тэрийг хариу барих хэрэгтэй. Намайг бас нэг шудраг байчих болов эсвэл үнэн байчих болов гэд зөндөө хүмүүс сонгосон байх. Намын гişүүдээс маань ахуулаад жирийн ард ирээд бүгд ингээд итгэл төлөвлөсөн. Тэгээ энэ маань нэг талтай амжилт. Тэгм учраас би бас буцаагаад нэг өгөх одоо миний чадах зүйл бол би яг тэр хүлээлтэнд нь хүрэх юмсан л гэж боддог. Тэгэхээр амжилт бол өөрөө дах зүйл бол биш юм байна. Нэг талтай айгүй том хариуцлага юм байна. Заримдаа айгүй төвхтэй бараг тэр нь шийтгэл шиг санагдах ч үе ба шүү дээ. Тийм учраас тиймэрхүү одоо болж байгаа бодогдож байна. Таныг агент асуух юм байна.